Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэлийн бодлогын зөвлөх Даваа Баяр хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн лаборатори байгуулахтай холбогдуулан Японы Улсын Шимазу корпорацийн төлөөлөлтөд уулзлаа. Уулзалтаар хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих хүрээлэн байгуулахад хамтран ажиллах төслийн талаар ярилцсан юм. Дэлхийн стандарт хүрсэн энэ томоохон лабораторийг Монгол улсад нэгэн яралтай нээж ажилуулан хүнсний аюулгүй байдлын хангах тал дээр бол ажиллах нь зүйтэй гэдэг тал дээр бол яриа хэлцлүүд хийж урьдчилан байдлаар тохирсож байна. Монгол улс хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний хангамжийн асуудлаа нэлээд сайн хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Тэгвэл хүнсний аюулгүй байдлын хүрээнд хамгийн чухал нь лаборатори юм. Шинжилгээний лаборатори хэрэгтэй байгаа гэдэг шаардлагын үүднээс манай Японы улсын Шимазу корпорац шинжилгээ ухаан технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтарч хүнсний шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулахаар энэ төслийг санаачлан боловсруулад байна. Хүнсний хувьсгалын үйл ажиллагааг нь гадаад дотоодын байгууллагууд, ялангуяа энэ олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд маш их нааштайгаар хүлээж авч байгаа. Түүний нэг нь бол энэ JICA-гийн шугамар Японы Шимазу корпорацийн дэлхийн хамгийн сүүлийн үеийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ийм лабораторийн асуудлыг бид нар бас ярьж хэлцэж эхэлж байна. Дотоодын хүнсний чанар аюулгүй байдлыг импортын хүнсний зам экспортын хүнсний чанар аюулгүй байдлыг тогтоох, чанарын үзүүлэлтүүдийг тогтоох энэ боломж нэгслийг бүрдүүлэх юм нөхцөл байдлуудыг бид нар харж байна. Японы Улсын Шимазу корпорац нь шинжилгээ ухаан технологийн их сургуулийн үйлдвэрлэлийн технологийн сургуультай хамтран хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулах төслийг боловсруулжээ. Төслийн хүрээнд Монгол улс экспорт импортын бүтээгдэхүүндээ дэлхийн стандартад нийцсэн олон улсад итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт гаргах боломжтой тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна хүнсний орц найрлах шимт бодисын жагсаалт ном эмэгтгэл гаргах юм байна. Мөн дээрх лабораторид ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг ч шийдвэрлэнэ гэж байна.